За сайн байцгаана уу. Энэ удаа та бүхэндээ өөрийгөө жаргалтай байлгах алхмуудын талаар мэдээллийг хуваалцаж байна. Хүн өөрийгөө жаргалтай байлгах нь хийсвэр сэтгэл хөдлөл биш, харин тархины жаргалын дөрвөн даавар болох допамин, окситоцин, серотонин, эндорфинийг өдөр тутмын энгийн үйлдэлээр зөв идэвхжүүлэх биологийн үйл явц юм. Хүн бүр амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой Харвард их сургуулийн урт хугацааны судалгаа болон сэтгэл зүйн шинжлэх ухаан суурилсан өөрийгөө жаргалтай байлгах алхмуудыг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь өдөр бүр жижиг ялалт байгуулах. Допамин бол зорилгодоо хүрэх ямар нэгэн зүйл бүтээх үед ялгардаг урам зоригийн даавар юм. Том зорилгоодыг маш жижиг өдөр бүр хийж болох хэмжээнд хуваах хэрэгтэй. Ингэснээр тарих үүнийг ялалт гэж хүлээж авснаар танд шууд ад жаргал, эрч хүчийг бэлэглэнэ. Хоёрдугаарт нь өдөр бүр талархлаа илэрхийл. Өдөр бүрийн жижиг зүйлсэж талархаж сураарай. Сэтгэл судлаачид сайн сайхан зүйлсийг өөртөө тогтмол сануулснаар та ерөнхий сэтгэл санаагаа дээшлүүлнэ гэж хэлдэг. Хүн бүр талархалд өөрөөр ханддагч өдөр бүрийн төгсгөлд талархаж буй 3 зүйлээ талархлын тэмдэглэлд бичгийг зөвлөж байна. Серотонин таныг өөрийнхөө үнд цэнийг мэдрэх, сэтгэл тайван хангалуун байх үед ялгардаг. Өдөрт 10-аас 15 минут байгалийн нарны гэрэлд алхах нь тархинд серотонин ялгарлтыг нэмэгдүүлдэг болохыг Харвардын судалгаагаар баталсан. Гуравдугаарт нь хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх. Хүн бусдаас чин сэтгэлийн нандин холбоо үүсгэх, итгэлцэл бий болгох үед энэ даавар ялгарч стрессийг бууруулдаг. Харвард их сургуулийн 85 жилийн турш хийсэн урт хугацааны судалгаагаар хүнийг хамгийн урт наслуулж жаргалтай байлгадаг гол хүчин зүйл бол эрүүл бөгөөд нандин харилцаа гэдгийг нотолсон байдаг. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цагийг чанартай өнгөрөх, хэн нэгэн туслах, тэрвэрлэх зэрэг нь окситоциныг дээд зэгт нь хүргэдэг. Дөрөвдүгээрт нь хөдөлгөөн ба инээд нь ад жаргалыг бэлэглэнэ. Эндорфин бие махбодын болон сэтгэл зүйн стресс, өвдөлтийг намдааж хөнгөн гуниг хөөдөг байгалийн эм юм. 7 хоногт 3-аас доошгүй удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хөсөө гаргах хэрэгтэй. Мөн өдөрт ердөө 15 минутын дасгал сургалтаа хөгжүүлэхэд зориулах нь таны ерөнхий сайн сайхан байдлыг сайжруулахад үнэхээр хувь нэмэр оруулж чадна. Мөн дуртай комеди нэвтрүүлгээ үзэж чин сэтгэлээсээ чанга гинэх дуртай хөгжмөө тавиад бүжиглэх нь эндорфиныг маш хурдан идэвхжүүл сэтгэлийг сэргээдэг байна. Ад жаргалтай байхын тулд та бүгдийг нь хийх шаардлагагүй. Хэрвээ та хэрхэн ад жаргалтай байх талаар бодож байгаа бол эдгээр жижиг нууцуд танд тусалж чадна. Үүнд нэгдүгürt нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Өөрийгөө хинбэ тэр дундаа өөрт тохирохгүй байгаа хэсгүүдээ хүлээж аваарай. Би ийм л хүн гэж ойлгох нь сэтгэл тайвширлыг өгдөг. Өөрийн мэдрэмж, бодол, санаа, зан үйлийг ойлгох. Өөртөө илдэг ханд, ялангуяа хүнд хэцүү үед өөртөө илдэг хандаарай. Бид бусад хүмүүст илүү илдэг хандах үед өөрсдийгөө илүү сайн мэдэрдэг. Бусад хүмүүст туслах нь бидний сэтгэлийг үнэхээр өргөдөг. Өдөр бүр дор хаяж 1% хичээсэн үйлдэл хийх зорилго тавь. Тэгвэл та ялгааг нь мэдрэх болно. 3-дугаарт нь өөрийгөө халамжлаарай. Бидний сэтгэл санаа бидний хэр их унтдагаас ихээхэн хамаардаг. Түн бүр тогтмол 7-8 цаг хангалттай чанартай амрах хэрэгтэй. Ингэснээр та илүү эрүүл, ад жаргалтай байх болно. Бие махбод сэтгэл санаа, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах, сайн унтаж амрах, эрүүл хооллох, биеийн хөдөлгөөн хийх нь сэтгэл сайхан нөлөөтэй байдаг. Өдөр бүр 10 минут зөвхөн өөртөө зориулсан цаг гаргаарай. Бие болон сэтгэл санаагаа анхаарч үзээрэй. Анхаарал төвдрөл ба бясалгал нь таны оюун ухаанд илүү их сахилга бат бий болгох, сэтгэл хөдлөлөө зохицуулахад ашиглаж болох хэрэгслүүд юм.
Дөрөвдүгüүрт нь үгүй гэж хэлж сурах. Бусдад таалагдах гэж өөрийгөө золиослох нь сэтгэлийн ядаргаанд хүргэнэ. Үгүй гэж хэлэх нь муу зам биш, харин өөрийгөө хамгаалж буй хэлбэр юм. 5-дугаарт нь өөрийгөө урамшуулаарай. Жижиг амлалтаа ч гэсэн хүлээн зөвшөөр. Амьдрал чинь зөвхөн том зориг биш юм. Өөртөө илдэг зөөлөн хандаарай. Амжилтаа хүлээн зөвшөөрч ялалтаа тэмдэглэл, жижигч байсан, томч байсан ялалтаа тэмдэглэж сураарай. Таны хамгийн дуртай хийх зүйл бол хамгийн сайн найзтайгаа кино үзэх, дэлгүүр хэсэх, кофе уух, баанд суух зэргээр өөрийгөө тогтмол арчилж дуртай зүйлээ хийгээрэй. 6-дугаарт нь өөрийгөө илэрхийлэх. Амьдралын бүхий л салбарт хэн бэ гэдэгтээ үнэнч байгаарай. Эрүүл хил хязгаарыг тогтоосноор өөрийнхөө үнд цэнийг хүндлээрэй. 7-дугаарт нь өөртөө итгэх итгэл. Амьдрал тохиолдох бэрхшээлийг даван туулах чадвартай итгэрэй. Жаргалтай байхын тулд шин зүйл хийхээс гадна таны энергийг сордог дараах зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үүнд 1-дүгüүрт нь бусдаа өөрийгөө харьцуулахаа зогсоох. Сошиал медиагаар бусдын амьдралыг зөвхөн хамгийн гоё хэсгийг нь харж өөрийгөө голно гэдэг сэтгэл зүйн хор хүнийл юм. 2-дугаарт нь сэтгэл зүйн хил хязгаар тогтоох. Таныг үргэлж шүүмжилдэг, доош нь татдаг хортой харилцаанаас өөрийгөө зоригтой тусгаарлаж сураарай. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.